зарлаж Азийн хөлөг улс зөвлөлтөд танхимын анх дугаар хуралдааныг яг одоо зохион байгуулах гэж байна. Тэгэхээр Азийн хөлөг улс төрийн бодлогын судалгааны хүрээлэн төрийн бас байгууллага маань Азийн хөлөг улс бодлогын судалгааны хүрээлэн салбар бүрийн одоо залуу эрдэмтэн судлаачдыг одоо өөртөө нэгтгэсэн ашигын бас төрийн бус байгууллага болон энэхүү байгуулагдж байгаагаараа онцлог юм. За одоо яг энэ танхимд бол эрдэмтэн, доктор, профессор салбар бүрийн судлаачид хуран цугларсан байгаа. Тэгэхээр өнөөдөр эдгээр хүмүүс энэ Азийн хөлөг улс зөвлөлтөд танхимын анх дугаар хуралдаанд оролцож өөрсдийнхөө санаа бодлыг солилцох юм байнамаа. Тэгэхээр эхлээд Азийн хөлөг улс бодлогын судалгааны хүрээлэнгийн анх дугаар хуралдааныг та бүхэндээ шууд дамжуулан хүргэж байгаа. За Азийн хөлөг улс бодлогын судалгааны хүрээлэн маань бол нэг зорилготой. Энэ зорилго нь гэх юм бол Монгол улс эдийн засгийн болон нийгмийн хөгжлөөр ирэх 25 дугаар жилд 25 жилд тэргүүлэгч гүрэн болох бодлогын судалгаа мэргэжлийн зөвлөмжөөр бодит хувь нэмэр оруулах юм мөн гүнзгий утга агуулгах бүхий судалгаа байгаамаа. Тэгэхээр энэ зорилгын дагуу бас энэ судлаарсан судлаачид эрдэмтэн, доктор, профессорууд яг одоо зөвлөлт анх дугаар хуралдааныг та бүхэндээ хүргэж байгаа. Тэр эхлээс ч гэсэн энэ үйл явдлыг та бүхэнд шууд дамжуулан үзүүлж байна. Бодлого, судалгаа гэдэг хоёр үг яагаад өнөөдөр чухал байгаа талаар нэлээдгүй ярилцаж, номын зохиогч, залуу судлаач, оюун эрдэнэс маш дэлгэрэнгүй тайлбар ярилцлагыг хийж өнүүлж байсан. Гэтэл өнөөдөр тэр ярилцлага, хилэлцүүлэг, за мөн цагаан дээр хараар буусан энэ ном биежлэн олж анхныхаа бүтэц зохион байгуулалтыг хийж одоо суур үндэс нь өнөөдөр тавигдж байгаад би бас та бүхнийхээ өмнөөс баярлаж байгаагаа хэлмээр байна. Ингээд хэдүүлээ бас хурлаа эхлүүлээд нэг сайхан халуун алга ташлтыг өргөн барья гэж ингэж бодож байна. Хичнээн одоо чамин тансаг хэнцэр малгай өмсөд бодлогогүй ухаан санаан цэгцрээгүй хүний толгой одоо тийм төдий чинээ сайхан харагддгүйтэй яг адил хөгжил дэвшил гэж хичнээн түмэн удаа бид нар хашгиравч тэр нь одоо судалгаан дээр ургуулж авсан бодлогогүй бол түүнийг түшиглээгүй бол бид одоо төдийлөн бас чанга хол хашгирч чадахгүй маа гэдгийг өнөөдөр бас нилээдгүй ярьж байна. Энэ нь ч бидний өнөөдрийн амьдарч байгаа нийгмийн алдаатайнч, оноотойнч аль алинтай нь уялдаж байгаа юм. Гэхдээ өнөөдөр бид цаашид хэрхэн онох вэ? Цаашид хэрхэн оноогоор чимэх вэ гэдэг талаар ярихаар цугласан гэж одоо бодож байгаа. Ингээд олон үг нуршилгүйгээр Азийн хөлөг улс бодлогын судалгааны хүрээлэнгийн үүсгэн байгуулагчийг өрж товч нээлтийн үг хэлүүлж бас танилцуулга хийх байхаа гэж ингэж бодож байна. Ингээд Лувсан намсрын оюун эрдэнэгээ урья. За сайн байцгаана уу. Энэ танхимд хорон цугларсан та бүхнийхээ энэ өдрийн төмөн амгаланг айлтган мэдчилье. Баярлалаа та бүхэндээ. За ингээд маш товчхон байдлаар Азийн хөлөг улс бодлогын судалгааны хүрээлэн яагаад байгуулагдах болсон, эрхэм зорилго, үнэт зүйл нь юу юм, өнөөдрийн Монгол улсын нөхцөл байдал ямар байгаа юм бэ гэдэг талаар өөрийнхөө товчхон бодлыг бас хуваалцъя гэж бодож байна. Тэгээ та бүхэн харж байгаа энэ бол усан онгоц байна. Тэгээ хаашаа хөвж яваагаа мэдэхгүй хөлөг онгоцны дарвуулыг ямар ч аясын салхи үлээгээд нэмэргүй гэж ийм үг байдаг. Тэгэхээр аясын салхи гэдэг бол бидэнд байгаа боломж байх. Харин хөлөг онгоц хаашаагаа хөвж байгаа вэ гэдэг бол тухайн улс орны алсын хараа, тухайн улс орны эрхэм зорилго, энэ бол магадгүй оновчтой зөв бодлого. Тэгэхээр зөв бодлого байхгүй бол бидэнд ямар ч их боломж байсан тухайн улс орон хөгжин дэвжиж чаддгүй, харин эсрэгээрээ уруудан доройтдог гэдгийг дэлхийн олон улс орнуудын түүхүүл нотолсон байна. За дараагийн слайд өгчих. За та бүхэн санаж байгаа 1206-аас 1227 онд 25 жилийн дотор их эзэн Чингис хаан тэр үед интернет байхгүй байхад, тэр үед өнөөдрийг шиг агаараар нисдэггүй байхад Сибирээс энтгэх Вьетнамаас, Унгар, Солонгосоос, Балканыхоо хүрсэн эзэнт гүрнийг байгуулж ирсэн. За олон бас судлаачид ирсэн байна. Манай Чулуун доктороос эхлээд түүх
Хотын бас судлаачд ирсэн байна. Манай Мөнх Хотогш гээд бас их баярлалаа. Манай Ламжууга ирсэн байна. Гүрэн ах маань ирсэн байна. Энд түүхэнд маш их тийм сонирхолтой хуудас байдаг. Энэ бол Чингис хаан дэргэдээ Сэцтийн зөвлөл гэдэг байгууллагыг хэлсэн. Энэ бол одоо тухайн үед байгуулагдчихсан анхны бодлогын судалгааны хүрээлэнтэй төстэй байгууллага гэж Солонгосын эрдэмтэд бол үздэг юм байл. За мөн Хүлүүгэ гэдэг нэртэй хаан байсан. Хүлүүгэ гэдэг нэртэй хаан тухайн үед Мэргэдийн чуулган гэдэг байгууллага байгуулж тэр үед одоо одон орон судалдаг байсан гэж түүхэнд бас тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тэгвэл Чингис хааны үед Монголын эзэнт гүрний хөлөг онгоц хаашаа хөвж байгаагаа мэддэг байж. Бодлогоо зөв тодорхойлдог байжээ гэж. Тэр бодлогондоо хүмүүсийг уусхан нэгтгэж чаддаг. Дэлхийг засаглах ийм сэтгэл зүйтэй байсан гэдэг нь түүхээр нотлогддог. Энэ ч утгаараа их эзэн Чингис хаан 2 дахь мянганы сод хүн болсон гэдэг. За дараагийн слайд. За 1990-с 2015 он өнгөрсөн 25 жилийн хугацаа. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд бид нар олон зүйлийг олсон. Монгол орн ардчилсан орн болсон. Аадтай завгаар ардчилсан одоо заврыг бид нар огтны одоо хамраас цус гаргаагүйгээр хийсэн гэж монголчууд бид бахархан ярьдаг. Гэхдээ бид нар төрийн бодлогын алдааны хувьд олон зүйл дээр бас алдаа гаргасан. Нэг өөрөлдөл Монгол гэдэг хөлөг онгоц зарим үед хаашаа явж байгаагаа мэдэхгүй хэмжээнд бас очисон. Энэ бол бас бодлогын судалгааны алдаа гэж хэлж байна. За ингээд хэдэн бас слайдыг хамтдаа үзье. За дараагийн слайд өгч. Жишээлбэл бид нар их эзэн Чингис хааны түүхэн нутаг. За жишээлбэл Хинтийн аймаг гэхэд их эзэн Чингис хааны одоо түүхэн нутаг төрсөн газар нь. Тэгэхэд жишээлбэл тэр аймаг аялал жуулчлалаар дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 10%-ийг ч бүрдүүлдэг. Хөвсгөл аймаг байна. Архангай аймаг байна. Гэтэл аялал жуулчлалын өрсөлдөх чадвараар бид нар ийм боломжтой байж 140 орноос 101-т ирэмблэгдэж байгаа. Энэ бол бас бодлогын алдаа гэж хэлж байна. За дараагийн слайд өгч. Монгол улс өргөн удам газар нутагтай нэг хүнд ноогдох газар нутгийн хэмжээгээр Монгол улс дэлхийд нэгт ирэмблэгддэг. Үржил шимтэй хөрстэй гэж ярьдаг. Дэлхийн олон судлаачид жишээлбэл манай баруун аймагуудад эми ургамал ургах маш том хөрс өртөө. Яагаад гэвэл эми ургамал зөвхөн дөрвөн улиралтай газар өндөр сорилцтойгоор ургах юм боломжтой байдаг гэдгийг нотолсон байдаг. Тэгвэл бид нар энэ давуу талаа ашиглаж чадаагүй. Дэлхийн 192 орноос 180-д байна. Хүн амд ноогдох малын тоогоор дэлхийд бид нар нэгж жагсдаг. Тэгсэн мөртлөө хүнсний экспортоор малын түүхийн эдээ дэлхийд ирэмблэх хэмжээнд гаргаж өнөөдрийг хүртэл чадахгүй байна. Энэ бол бас л бид нар өөртөө байгаа боломжийг ашиглаж чадахгүй бодлогын алдаатай явж байна гэж байна. За оюуны чадхаар бид нар дэлхийд 8-д ирмэлдэг. Гэхдээ ихтэй сургуулийн өрсөлдөх чадвараар бид нар дэлхийд 2500-аас хойш ирмэлдэг. Монгол улсын их сургууль 2500, за тэгээд бусад сургуулиуд 100000-аас хойш зарим ирмэлэгдэж байгаа. Эцэг дээдсээс биднэрт уламжлагдсан ирсэн ген биднэрт байгаа давуу талаа бид нар өнөөдрийг хүртэл тэргүүлэх салбараа болгож амжилттай хэрэгжүүлж чадахгүй байгаа бодлогын алдаа бас бидэнд байна гэсэн. За хүү амын дундаж наслалтаар 194 орноос 129-т 3 сая хүнтэй байж хорт авдрын болон агаарын бохирдлоос болсон хүүхдийн өвчлөөр дэлхийд тэргүүлж байгаа. Намайг олон улсын байгууллагт ажиллаж байгаад манай энэ ч бас олон улсын байгууллагт хамтарч ажиллаж байсан бас найзууд маань ирсэн байна. Пакистан гэж нэг улсын тухай их ярьдаг байсан. Агаарын бохирдол хамгийн өндөртэй юм улс орн гэж. Гэтэл өнгөрсөн оны тоон мэдээлэлээр Монгол улс Пакистаны өмнө гарсан байна. Нөгөөр хэлбэл дэлхийд нэгт ирэмблэгдэж байгаа гэсэн. Улаанбаатар хот. Энэ бас бодлогын алдаа гэж хэлэхээс өөр аргагүй. За дараагийн слайд өгч. Монгол улс өнөөдөр өрсөлдөх чадварын индексээр 148 орноос 107-д төслөг 60 оронтой харьцуулах юм бол 57-д ирэмблэгдэж байна. Монгол улсын хувьд төслөг 60 оронтой харьцуулахад 3 улсыг ардаа орхиж. Энэ бол бас бид нар өнөөдөр бодлогын ямар хэмжээний алдаатай явж байна вэ гэдгийг нотлого болж байгаа гэсэн.
За дэлхийд дээгүүр тооцогдох баялагтайч өнөөдөр Монгол улсын 3 хүн тотмын нэг нь ядуу дунджаас доогуур түвшинд амьдарч байна. Гэтэл хөгжингөө оронд хүмүүнлэг иргэний арчилсан нийгэм гэдэг энэ ойлголт дундаж давхраг 70%-аас дээш байхад арчилсан нийгэм хэлбэрших боломжтойг судлаач тогтоосон байдаг. Тэгвэл өнөөдөр дундаж давхраг гэдэг энэ ойлголт Монголд 20% ч хүрэхгүй байна. 1-2% нэг баян 60 орчим хувь нь дунджаас доогуур буюу нэн ядуу түвшинд монголчууд амьдарч байгаа. Энэ нь өнөөдөр нийгмийн бухимдал, түүн дээр үүдсэн популизм гэдэг олон зүйлүүдийг бий болгох хөрс болж байгаа. Нэг үгээр хэлбэл бид нар мөсөн уул гэж харах юм бол бодлогын судалгаа байхгүйгээр бид нар зөвхөн оройг нь харна гэсэн үг. Асуудлын 3-1-ийг нь л олж харна гэсэн. Харин 3-2 болсон тэр их биеийг бид нар сургаар явбал хизээж олж харахгүй. Зөвхөн судалгаагаар олж харах боломжтой юм а гэсэн. За дараагийн слайд өгч. За яагаад? За энэ бүхэн бол бодлогын судалгааны байгууллагууд Монгол улсад цөөхөн байгаа. Бас үйл ажиллагаа нь олон нийтэд хүрч чадахгүй байгаа. Иргэний нийгмийн байгууллагууд хамтарч ажиллаж чадахгүй байгаа. Хэвлэл мэдээлэлд ихтэй сургууль хамтарч ажиллаж чадахгүй байгаа. Энэ хамтын ажиллагааны доголдлоос хамааралтай гэж бидний хувьд бол бас үзэж байгаа. За энэ ч утгаараа өнөөдөр бодлогын судалгааны хүрээлэн Монголд нэгээр ч гэсэн нэмэгдээсэ гэдэг утгаар бид нар өнөөдрийг энэ зөвлөлт танхимын анхны уулзалтыг хийж байгаамаа. За дараагийн слайд өгч. За та бүхэн мэдэх бах. Энэ бол аль аль нь 10 жилийн түүх байгаа. Нэгэр улс 1970-ад оны эхээр газрын тосоор дэлхийд алтан үе гэж нэрлэгдэжсэн. Гэхдээ буруу бодлогоос болоод 1980-ад он 10 жилийн дараа гэхэд гадаад өр дээр 2 удаа дампуурлаа зарласан. Өнөөдөр нэгээр улс гадаад өрөөсөө болсон өрийн цэглээсээ болоод цаашаага урт удаан хугацааны хөгжлийн зорилтоо тодорхойлох ийм боломжгүй болсон. Гэтэл эсвэргээр Катар байна. Манайхтай адилхан 2 сая хүнтэй. 2 сая хүнтэй газар боловсролын салбар дэлхийд өрсөлдөх боломжгүй гэж хүн бүхэн итгэдэг байсан дэлхийд. Гэтэл уул уурхай орд баялгаасаа олсон орлогоор дэлхийд томоохон боловсролын системийг өөрчилж чадсан. Боловсролын том кампус бариад дэлхийд хамгийн том ихтэй сургуулиудын салбарыг Катар улсад байгуулсан. 10 жилийн дотор энэ үр дүнгээ өгсөн. Тэг өнөөдөр Катар залуучуудтай хэрэг уулзах юм бол тэд нар боловсролоор маш их тийм бардан байх нэг бүтэн үеийг бий болгосон. Тэр зөв бодлого ба буруу бодлогын үр дүн гэдэг бол ийм үр дагавартай байдгаа гэж. Дараагийн 25 жил тэгвэл бид хайчих вэ? Хэдхэн жилийн өмнө Монгол улсын хувьд нэрийн хуудас оюу толгой 5 толгой байсан. Гэтэл өнөөдөр олон улсын судлаачид дэлхийд томоохон тооцогдох бодлогын судалгааны хүрээлэнгүүд дээр Монгол улсын дараагийн олон жилийн нэрийн хуудас өөр байх боломжтой гэдэг талаар нийтлэлүүд гарах болсон. Бид нар маш их яаралтай цаг алдахгүйгээр хөлөг онгоцныхоо луужинг зөв тийш чиглүүлэхгүй бол Монгол улс маш том хэмжээний бодлогын эрсдэлд орох торгон заагийн өмнө бид нар байна гэсэн. Хэрвээ улс орон буруу бодлогоос олж гадаад өр дээрээ дампуурал зарлуул тэр бодлогын буруу үйлдэлийг засахын тулд зарим оронд 20-с 25 жил, зарим оронд 60 жил, зарим оронд 100 дамжсан жилийн цаг хугацаа хэрэгтэй байдаг гэдгийг дэлхийн түүх өөрөө нотолдог. Тийм учраас маш хариуцлагатай цагийн өмнө залуу судлаачид маш хариуцлагатай цагийн өмнө бидний амьдарч байгаа залуу нас бидний өмнө байгаа амьдралын цаг хугацаа ирж байна гэж ойлгож олно гэсэн. Энэ бас энэ бодлогын судалгааны хүрээлэн үүсгэн байгуулахаас өөр аргагүй байх энэ бас үндэслэл болж байна. За шинэ үеийн бодлогын судалгааны хүрээлэнгүүд яагаад би шинэ үеих гэж тодорхойлсон бэ гэхээр бодлогын судалгааны хүрээлэнтэй адилхан байгууллагууд бас дэлхийд олон байдаг. Эртний Грек, Ром, за манай эзэнт гүрэн ч гэсэн. За шинэ үеийн бодлогын судалгааны хүрээлэнгүүд анх 1831 онд Их Британи улсад байгуулагдсан. За 1910 онд Андрю Карнегийн институшн нэртэй ийм байгууллага Америк нэгдсэн улсад за дэлхийд хамгийн том цооцогдох бодлогын судалгааны хүрээлэн Брукин Америк нэгдсэн улсад 1916 онд байгуулагдсан. За Европод олон бодлогын судалгааны хүрээлэнгүүд бас байгуулагдсан. За
Германы хамгийн анхны чөлөөт арчсан сонгуулиар гарсан ерөнхийлөгч Фридрих Эбертийн нэртэй бодлогын судалгааны хүрээлэн 1925 онд байгуулагдсан манай Монгол улсад үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгээд бас бидний дунд өнөөдөр суурин төлөөлөгч нь хүрэлцэн ирсэн байна. Танд маш их баярлалаа хүрэлцэн ирсэн. За өнөөдөр одоо Америкийн нэгдсэн улс болон Канадад ийм байгууллагын тоо 1989 байна. Европод 1822 ийм байгууллага ажиллаж байгаа. За 1950-ад оноос хойш Азад төгссөн. Хамгийн анх Хонконгод байгуулагдсан. Энэтхэгт байгуулагдсан. Бүгднээрээ Хятад ард улсад байгуулагдсан. Өмнөд Солонгос улсад байгуулагдсан. Хэрвээ та бүхэн ажиглавал саяын нэр дурдсан улсууд өнөөдөр тогтвортой хөгжлөөрөө Аз номхон талын бүсийг төдийгүй дэлхийг тэргүүлж байгаа улс орнууд. За Монгол улсын хувьд бол төслөг олон байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо манай судлаач Занданштар дарга маань бас хүрэлцэн ирсэн байна. Цогтоотор сайд бас стратегийн хүрээлэн гэж анх бас байгуулж ирсэн ийм бас түүхүүд байдаг. За олон улсын байгууллагуудын дэргэд бас ийм төслөг байгууллагууд байдаг. Нээлттэй нийгэм форум бас ажиллаж исэн гэдгийг бид бүхэн санаж байгаа. Тэр бол бас тухайн үедээ бодлого нь бол бас илүү их хүмүүст хүрчээсэн форум манай Энх бат ах маань бас хэвлэл мэдээлэлтэй хэрхэн хамтарч ажилладаг вэ гэдэг яг энэ бодлогын судалгааны дээр тулгуурсан юм форумыг хийж исэн гэдгийг бид бүхэн санаж байгаа. Гэхдээ өнөөдрийн хүртэл энэ байгууллагуудын үйл ажиллагаа хүн амынхаа 10% ч хүрэхгүй байгаад байна. Тийм учраас өнөөдөр сургийн бүх юм Монгол улсад од болж, судалгааны бүх юм Монгол улсад хог болж байгаа. Тийм учраас өнөөдөр магадгүй бидний яригдж байгаа сэдвүүд ч гэсэн судалгаа гэдэг бол, бодлого гэдэг бол уйтгартай зүйл юм аа. Харин түүний оронд ямар нэгэн байдлаар олон нийтэд таалагдах зүйлийг ярина гэдэг бол өөрөө улс төр болон төрийн бодлого тодорхойлоход хэрэгтэй гэж үзсэн учраас өнөөдөр улс төр урлаг хоёр холилдчихад байна. Тийм учраас бид нэр бодлогын судалгааг гаргаж ирж судалгаа хийж байгаа залуучуудаа бид нэр хэвлэл мэдээллийнхтэй холбож өгч хэвлэл мэдээллийнхнийгаа бид нэр төр засгийн зарим хүмүүсээс илүү мэдээлэлтэй байх тэр боломжийг хангах энэ гүүр байх нь бодлогын судалгааны хүрээлэнгийн бас эрхэм зорилго байна гэсэн. За дараагийн слайдыг өгч. За ингээд Азийн хөлөг улс бодлогын судалгааны хүрээлэн 2040 он гэхэд Монгол улс Азад эдийн засгийн бол нийгмийн хөгжлөөрөө тэргүүлэгч Азийн их хөлөг улс болсон байна гэдэг ийм алсын хараа бас бидэнд байгаа. Ягаад гэвэл энийг бид нар хэлж байгаа биш. Энийг бас бодлогын судлаачид хэлж байгаа. Монгол улсад энэ байгаа боломжийг зөв бодлогоор ашиглаж чадах юм бол Монгол улсын хөлөг онгоц дэлхийн олон орны хөлөг онгоцтой уралдах боломжтой гэж. Зөв бодлогоор явж чадахгүй бол хөлөг онгоцоо бид нар дотроо дэлбэлсээр байгаа живх аюултай гэдгийг бас хэлж байна. Нэг завин дээр байгаа гэдгээ мартаад. Монгол улс эх 25 жилийн хугацаанд эдийн засгийн болон нийгмийн хөгжлөөрөө тэргүүлэгч гүрэн болоход бодлогын судалгаа болон мэрэгжлийн зөвлөмжөөр хувь нэмэр оруулах нь энэхүү байгууллагын эрхэм зорилго байна. За дараагийн слайд өгч. За энэ бол гүүр байна. Гүүр гэдэг бол их сайхан сэдв те. Тэгээд Ихтэй сургууль, хэвлэл мэдээлэл, засгийн газар, бодлогын судалгааны хүрээлэн гэдэг энэ дөрвөн байгууллага нягт хамтарч ажиллах ёстой. Тийм учраас өнөөдөр бас энэ чинь олон сэтгүүлчдийн төлөөлөл ирсэн байгаа. Манай Нандин Төшиг ирсэн, манай Мөнх Баясгалан сэтгүүлч ирсэн байна. Манай Амундра гэдэг олон хэвлэл мэдээллийн байгууллагаас амжилттай ажиллаж байгаа залуучууд. Хэвлэл мэдээллийн байгууллагад бодлогын судлаачид өнөөдөр жишээлбэл өр тэглэнэ гэж юу вэ гэдэг. Өнөөдөр өршөөлийн хууль юу вэ гэдгийг олон улсад ямар алдаа гаргасан, ямар оноо гаргасан бэ гэдгийг сэтгүүлчдэд бид нэр судалгаа гаргаж өгнө гэсэн. Сэтгүүлч хүн танхимын өмнө суугаад улс төрчтэй ярилцлага хийхэд улс төрчөөс илүү их мэдээлэлтэй байх тэр боломжийг бид нэр гаргаж өгөхийн тулд ажиллана гэсэн. Үүнийг бид нар академик цаазын эндэр гэж томьёолж. Ихтэй сургуулиуд байна. Өнөөдөр удирдлагын академийн төлөөлөл манай Зук судлаач маань ирсэн байна. Манай Мөнх Бат багш Монгол Улсын их сургуулийг төлөөлж бас хүрэлцэн ирсэн байна. Бас Бээжингийн их сургууль, бас Америкийн нэгдсэн улсад төгссөн, Оросын холбооны улсад төгссөн олон бас залуу судлаачд бас өнөөдрийн танхимд хүрэлцэн ирсэн байна. Ихтэй сургуулиуд бодлогын судалгааны хүрээлэнтэй хамтарч ажиллах хэрэгтэй.
хэвлэл мэдээллийн байгууллагт. Яаж хамтарч ажиллах вэ гэхээр Монгол улсад болж байгаа хууль тогтоомжоор мэтгэлцэн зохион байгуулах хэрэгтэй. Хууль зүйн байнгын хорооноос гарч байгаа нэг шийдвэрийг яг энэ танхимд хууль зүйн байнгын хорооны дарга ч юм уу эсвэл өнөөдрийн хууль зүйн сайд суугаад Монгол улсын их сургуульд олон жил бэлтгэгдсэн тухайн салбарыг өөрийнхөө одоо гарын таван хуруу шиг мэддэг болсон томоохон бодлогын судлаачтай мэтгэлцэх ёстой гэсэн үг. Тэрийг бид нар олон нийтэд хүргэх ёстой. Тэр мэтгэлцэн дээр бүдэрсэн хүн магадгүй улс төрийн карьерт цэг тавих хэмжээний хариуцлага үүрэх ёстой. Хөгжингүй улс орнууд ийм байдаг. Өнөөдрийн эрүүл мэндийн сайд анагаах ухааны их сургуульд эсвэл нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан, дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судлаач залуучуудтай эрүүл мэндийн салбарын бодлогоор мэтгэлцэх хэмжээнд байх ёстой. Салбарын биш хүн тухайн салбарын сайдыг хийх боломжгүй хэмжээнд академик цаазын энэ дөр ёс зүй Монголын нийгэм дээшлэх ёстой. Дэвүүр тараагаад огцордог тэр ёс зүй рүү бид нар явах ёстой. Тийм учраас энэ зангилаа гэдэг зүйл, энэ гүүр гэдэг зүйл маш чухал. Би зүгээр л Хинтээ аймгийн Бэрхэн 10 жилийн сургууль төгссөн. Дараа нь Бэрсгэ жижигхэн хувийн сургууль төгссөн. Монгол Улсын их сургууль бас суралцж байсан. Сүүлд би Харвард их сургуулийг бас төгссөн. Суманд байгаа залуучууд юу бодож байгаа? Аймагт байгаа залуучууд юу бодож байгаа? Дотоодод боловсрол эзэмшсэн өнөөдрийн хүчирхэг лидер залуучууд юу бодож байгаа? Гадаадд байгаа өндөр боловсролтой мэрэгчлэлтэн залуучууд юу бодож байгаа гэдгийг бүгдийг би сонссон. Энэ хүмүүс хоорондоо уулзах, сэтгэл зүйн хувьд нэгдэх энэ гүүр байх боломжтой гэж бодож байна. Тийм учраас олон сургалт лекцүүдийг, олон бодлогын номнуудыг бас хэвлүүлэх ёстой. Олон уулзах боломжгүй хүмүүс бас энэ бодлогын судалгааны хүрээлэн дээр нэгдэж уулзах энэ боломжийг бас өгөх боломжтой юм аа гэдэг. Тийм учраас үйл ажиллагааны үндсэн зорилгууд бол үндсэндээ энэ дөрвөн салбар дээр гүүр болох ийм үндсэн зорилготой юм аа гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За мэдээж одоо нийлтийн дараа бүтэц танилцуулагдаад ингээ явахлаар илүү дэлгэрэнгүй ярих бас боломжтой. За дараагийн слайдыг өгч. За энэ бол үндсэндээ бүтэц байна. За маш товчлж нийгмийн хөгжил, хүнс хөдөө аж ахуй, байгаль, экологи, ногоон хөгжил, барилга, хот төлөвлөлт, гадаад бодлого, аюулгүй байдал, түлш ширчим хүч, эдийн засаг доктортой хөгжил, сайн засаг, иргэний нийгэм, шинжлэх ухаан, технологи, инновац гэсэн 9 тэргүүлэх чиглэлээр чиглэсэн салбар байгууллагууд байгуулагдсан. Салбар байгууллагуудад салбарын залуучууд нэгдэх боломжтой, хоорондоо мэтгэлцэх боломжтой. Одоо манай энэ Идеал группийн Батбаяр ирсэн байна. Жишээлбэл хот төлөвлөлтөөр ямар гайхалтай зүйл хийж байгаа вэ гэдгийг би Батбаяртай уулзж байхдаа өрөөнд нь харсан. Тэгвэл үүнийг Hero Entertainment мэдэх ёстой гэж бодож байна. Үүнийг бас судлаач Занданч нар дараа маань сонсох ёстой. Үүнийг шинжлэх ухааны танхим ойлгох ёстой. Ингэж бид нар хамтдаа нэгдэх боломжтой юм а гэж бас бодож байгаа. За мэдээж ингээд одоо энэ зүйлийг бол дүрмээр одоо ялангуяа зөвлөлт танхимын хүмүүст бол илүү дэлгэрэнгүй тайлбарлах учраас энийг алгасаа дараагийн слайд руу орё. За хөгжлийн завгар гэдгийг миний хувьд юу гэж ойлгодог вэ гэвэл оновчтой бодлого гэдэг бол өнгөрсөн одоо ирээдүг холбосон нүдний торлог мэт ийм үнэт зүйл байх ёстой. А үүнийгээ бид нар олоогүй учраас өнөөдөр бид нар бодлогын олон алдаа бас гардаг. Жишээлбэл өнгөрсөнд Чингис хаан оюун санааг дээдэлдэг байсан. Маш их хурдтай байсан. Мөнх тэнгэр гэж ярьдаг мөн чанарын онолыг дээдэлдэг байсан. Одоо үед жишээлбэл бид нэр дэлхийд өрсөлдөх чадвараараа оюун санаагаа дэлхийд таниулж чадж байгааг үгүй үгүй. Энэ бас бодлогын алдаа. Монголчууд өнөөдөр бид нар хурдтай байна уу гэвэл бас үгүй. А бид нар мөн чанарыг эрхэмлэж байна уу гэвэл бас бид нар энийг одоо магадгүй жишээлбэл нүүдлийн соёл иргэншил гэдэг энэ зүйлээс ч юм уу хөдөө аж ахуй шигсэн бодлого бидэрт бас дутж байгаа. Монголчууд бол хизээч хот улс болохгүй гэж би боддог. Яг л монголчууд одоо 100-аараа нүүдэлчин байсан. Энэ үндэсний ялгарл дээр тулгуурлаж бид нэр дараагийнхаа зүйлийг гаргах ёстой. А тэгвэл ирээдүйдээ яаж холбогдох вэ гэвэл онцлогтой салбар, магадгүй хурд гэвэл технологи, оюун санааг бол боловсрол гэх мэт байдлаар энэ зүйлийг хийх ёстой юм.
Яг л хятад улс жишээлбэл заяагдмал худалдаач болсон. Магадгүй монголчууд яг тийм сайн худалдаач болж чадахгүй ч гэж боддог. Бидний хувьд яг ямар онцлог биднэрт байна? Ямар сэтгэлгээний хувьд биднэрт генетикийн код байна гэдгийг тайлж түүн дээр тулгуурлаж тэргүүлэх салбараа гаргаж ирээд өнөөдрийн байгаа уул уурхайгийн баялагийг тэргүүлэх салбарууд руугаа оруулж чадвал Монгол бас хөгжнө гэдэгт итгэдэг. За энэ талаар бас дэлгэрэнгүй өнөөдрийн зөвлөлт танхимын уулзалтан дээр ярилцсанаа гэж бодож байна. За ингээд дараагийн слайд өгч. За ингээд та бүхэндээ баярлалаа. Мэдээж одоо богинохон хугацаанд бүх зүйлийг ярих бол боломжгүй. Ингээд товчхон бодлогын судалгааны хүрээлэн яагаад байгуулагдах одоо шаардлага бодлогын судалгааны хүрээлэнгийн одоо үнэт зүйл алсын харааны талаар та бүхэндээ товч танилцуулгыг хийлээ. Анхаарлаа татсанд баярлалаа. За танилцуулга тавьсан оюутнуудаа баярлалаа. Одоо та бүгдийн өмнө өндөр зочин нэгэн ихмийг би урьж гаргаж байгаа. Энэ хүнийг гаргахаасаа өмнө би энэ хүний тухай нийгэмд нийгмийн нэлээд одоо өөрийн гэсэн бодолтой байр суурьтай шудраг ёс гэж нэг зарчим өөрчлөх ёстой гэж бодож явдаг хэсгийн үнэлдэг тэр хүний тухай нэг хоёр хөвгөл биелгэсэн. Аливаа улс төрчдийн карьерийг улс төрчдөг бол ерөөс нэг хоёр янзаар үнэлж байгаа. Улс төрчдийн карьерээр нь үнэлдэг улс орн ямар хэмжээнд хүрдэг вэ гэдгийг өнөөдөр биднээсээ амьдрал өнөөдөр манай Монгол улсын байгаа энэ байдал харуулна. Улс төрчдийг байр суурьаар нь бас үнэлдэг. Байр суурьаар. Байр суурьаар нь үнэлдэг үндэстэн Азиас одоо жишээ аваач гэвэл Япон, Сингапур байгаа. Тэгэхээр энэ улсуудтай харьцуулаад би юу хэлэх гэж байгааг та бүхэн сайн ойлгож байна. Тэгэхээр Монголд сүүлийн 26 жил Монголд хамгийн том улс төрийг хамгийн оновчтой, хамгийн зөв, хамгийн шударга хийсэн хамгийн том улс төрч нэг хүн. Хамгийн том улс төрч хинбэ гэж асуухаар иргэд одоо хийх маань одоо ямар нэгэн 2 удаа ерөнхий сайд болсон ч юм уу 3 удаа ерөнхий сайд болсон ч юм уу тийм хүмүүсийг одоо нэрлэх гэдэг юм шиг байна. Эсвэл олон сайд эсвэл шатгаал явсан хүмүүсийг хэлэх юм шиг байна. Тэгвэл тэр биш юм аа. Энэ 26 жил нэг зарчим нэг байр сууриараа магадгүй энэ 26 жилийн өмнө биднээсийг энэ алдаанд хөхийг урьдчилан сэрэмжлүүлж байсан нэг л эрхэм бий. Энэ хүн бол Бүгд найрамд Монгол ард улсыг ардын хурлын депутат шинэ Монгол улсын арчилсан үндсэн хуулийг ихвэрж авсан эхмийн нэг Монгол улсын үндсэн хуулийн цэцэг нэг хэсэг одоо ч гэсэн өнөөдөр ч гэсэн Монгол улсад үндсэн хуулийн цэцгэж байдаг. Тэр нь одоо чухам юу хийдэг байгууллага гэдэг ойлгомжгүй байсныг олон түмэнд тэр цэцэг байнга ажилтаа байлгадаг байсан нэгэн ирхэн бий. Энэ хүн бол миний багш олноо иргэн хэмээн алдарсан иргэн ламжуу юм аа. Багшийг гарчиж өгөө хэлнэ гэж урьж байна. Азийн хуулийг улс зөвлөлдөх танхимын анх дугаар хуралдаанаас эгэлтлээс та бүхэндээ шууд дамжуул үзүүлж байна. За яг одоо Азийн хуулийг улс бодлогын судалгааны хүрээлэнгийн санаачлагч Азийн хуулийг улс номын зохиогч 2015 оны Харвард их сургуулийн төгсөгч Оён Эрдэнэтэй уулзж байна. Тэгэхээр Азийн хуулийг улс судалгааны хүрээлэн гэж байгаа. Тэгэхээр судлаад дараа нь бас бодлого тодорхойлно гэж байгаа. Тэгэхээр энэ талаар бас илүү танилцуулаач та. Ер нь яг уу сургаар биш судалгаагаар хөгжихгүй л бухимдаад байх биш бодит байдлыг яриад шийдэл гаргахгүй бол өнөөдрийн Монгол улсын нөхцөл байдал бол бас амаргүй нөхцөл байдал байна л да. Бид нар хэдхэн жилийн өмнө оюутлогоо 5-7 гэдгээр одоо нэрийн утас болж ирсэн бол өнөөдөр бид нар гадаад өр дээрээ дампуурлаа зарлах уу? Бид нар дампуурлаа зарлахгүй үлдэж чадах уу гэдэг зүйл өнөөдрийн бодлогын судалгаагаар бол гарч ирж байгаа. Тийм учраас л одоо бодлогын судалгааны хүрээлэн гэдэг ийм байгууллагууд Монголд олноороо төрөн гарч хэвлэл мэдээллийнх нь бодиттой мэдээлэл өгч тэр хэвлэл мэдээлэл маань илүү одоо иргэдэд бас бодиттой мэдээллийг хүргэдэг. Бодлого гэдэг бол нэг 4-5 хүний ярьдаг уйдгартай сэдв биш. Үүнийг Монголын хүн амын дийлэнх хэсэг нь ойлгодог.
Хүмүүс мөнгөөрөө биш бас мэдлэгээр сонгогддог. Ийм жишг рүү Монгол улс явахгүй бол бидний хувьд нөгөө хаашаа явж байгаа мэдэхгүй хөлөг өнгөсний даруудлыг ямар ч айсэнсэл хүлээгээд нэмэргүй гэдэг шиг эсвэл бусад улс орнууд бүгдээрээ одоо мэрэгжлийн сэлэлтээр сэлж хахад бид нар буруу тийш нохоо сэлэлтээр нохоо самралталтаар яваад байгаа юм шиг ийм л төр зураг өнөөдөр харагдаж байгаа учраас бас Монгол улсад нэг ч гэсэн хэрэгтэй байгууллагаасаа гэж одоо анх бас надтай 2015 онд төгссөн залуучуудтай 2015 онд энэ байгууллага байгуулагдсан. За өнөөдөр бол олон улсын байгууллагад ажиллаж байгаа залуучууд хэвлэл мэдээллийнхэн салбарын одоо эрүүл мэнд боловсрол хүнс хөдөө аж ахуй технологи гадаад харилцаа аюулгүй байдал гэдэг салбарын залуучууд хамтдаа энэ бодлогоо тодорхойлохоор уулзж байгаагаар л онцлогтой байна л да. Танай байгууллагын бас зорилго байсан шүү дээ. Гүн гүнзгий утга бүхий зорилго байсан. Энэ зорилгын хадлаар солилцооч. Дараагийн 25 жилийг бидний хувьд бол илүү тийм бодлогын судалгаатай харъя л гэж. Тэгээд гадны одоо томоохон олон улсын байгууллагууд бол Монгол улсыг эх 25 жил бодлогоо зөв тодорхойлж чадах юм бол Азад бол одоо эдийн засаг болон нийгмийн тэргүүлэгч орнуудын нэг бол болох боломжтой юм аа гэх. Тэр үүн дээр л бид нэр алдахгүйгээр цаашаа явах хэрэгтэй л гэж бодоод байгаа юм л да. Тийм учраас одоо жишээлбэл академик цаазын энэ дэр гээд мэтгэлцээнийг гаргаж ирье гэж. Энэ бол одоо ихтэйд сургуулийн профессорууд тухайн салбарыг хамгийн их мэддэг хүмүүстэй тухайн салбарыг бодлого тодорхойлж байгаа улс төрчдийг мэтгэлцүүлээ. Түүнийг бид нар олон нийтэд хүргье. Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчд маань хин нэгэн шийдвэр гаргахчтай ярихдаа зөвхөн асуулт асуугаад байдаг ш. Магадгүй тэр хүнээс илүү их мэдээлэлтэй байх энэ боломжийг бас сэтгүүлчтэй олохын тулд ийм мэдээлэл бэлдэж өгье. За бодлого гэдэг нэг малгай яриад байх биш. Их биеийг нь битсэн номнуудыг бас цувралаар орчуулж гаргая. За томоохон бас лекц сургалтуудыг зохион байгуулъя гэдэг ийм одоо хэд хэдэн ийм тэргүүлэх чиглэлүүдийн үйл ажиллагааг бол бидний хувьд бол ингээд тогтмол явуулнаа гэж бас бодож байгаа. Өнөөдөр бас анх дахь хуралдаанд ирсэн хүндэт зочлыг харж байхад дандаа судлаачид Монгол улсын одоо бас нүүр царай болж байгаа залуу бас боловсруучгууд харагдаж байна. Тэгэхээр энэ одоо Азийн хөлөг улс зөвлөлдөх танхимын анх дахь чуулганд оролцож байгаа. За мөн та бас түрүүн танилцуулган дээр хэллээ. За бид өнөөдөр сургийн ямиг од болгож биш те судалгааны ямиг бас мөн чанар болгоё гэсэн. Тэгэхээр өнөөдөр манай Монгол бас харахад үнэхээр тийм одоо бас тийм байдалд хүрчээд байгаа шүү дээ. Энэ тал дээр та юу ямар бодолтой байдаг вэ? За үүнийг л бид нар хамтдаа цэглэх хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл бетон сав тараагаад тэр хүн банк сонгогдоод байж болохгүй. Эсвэл Санта Клаус болоод суглуулад яваад байгаа хүн илүү нэр хүндтэй байдаг байж болохгүй. Мэтгэлцэх хэрэгтэй. Яаж хөгжүүлэх вэ гэдгээ. Эсвэл судлаачтай тэр хүмүүс одоо нээлттэй форум одоо ярилцлаганд оролцох хэрэгтэй. Тэр хүмүүс тухайн салбар дээр хэрвээ одоо жишээл бодлогоо мэдэхгүй судлаачдын асуултанд бүдрүүл тэр хүний одоо шийдвэр гаргах төвшний карьер цэг тавьдаг хэрэгтэй. Энэ зүйлийг Азийн орнууд хийцэн шүү дээ. Япон юм байгаа, Сингапур юм байгаа. Сингапур маш их авилгалтай орн байсан. Өнөөдөр дэлхийд авилгалгүй дэлхийн 5 орны нэг болж чадсан. Сүүлийн одоо 20 гаруйхан жилийн хугацаанд. Тэгэхээр бид нар эхэлж чадвал хийхээр зориглож чадвал бид нар үр дүнд хүрнэ гэж бас бодож байгаа. Гэтэл энэ бол өнөөдрийн зөвхөн төр засгийн алдаа биш. Энэ бол нэгдэхгүй байгаа залуу судлаачдын алдаа. Нэгдэхгүй байгаа сэтгүүлчдийн алдаа. Эсвэл хийж байгаа ихтэйд сургуулийн судлаачдын алдаа. Энэ байгууллагууд нийлжиж иргэний нийгэм гэдэг зүйл боддоор бүрдэх ёстой. Өнөөдөр харамсалтай нь энэ бүх зүйлүүд хийгдэхгүй байна. Тийм учраас яг хуу бас энэ салбарыг тэргүүлж байгаа энэ цаг үед амьдарч байгаа тэргүүний сэхэтэн залуучууд маань бас оюун санааны охин болсон хүмүүс маань оюун санааны хувьд нэгдээсэ гэж бас бодож байгаа. Тэгээд бүх судлаачдаа бас энэ урилгыг хүлээж аваад бас энэ алсын хараа эрхэм зорилгыг ойлгоод өнөөдөр хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд энэ алсын хараанд нэгдсэн хинч бай. Тэгээ бидний үд хаалгуул нээлттэй ягаад гэхээр бодлого гэдэг бол зөвхөн одоо өндөр боловсралтай хүний ч юм уу. Эсвэл бодлого гэдэг бол зөвхөн цагаан ордон дотор сууж байгаа хэн нэгэн ус төрчин хийдэг зүйл биш. Бодлого гэдэг бол таны миний бид бүгдийн мэдэх ёстой туйлын эрхэм зүйл юм аа. Энэ зүйл дээр асуулт асуудаг тухайн хүн таныг төлөөлж байгаа тэр хүнийг бодлогын асуудлаар сорилт хийж сурах. Энэ жишг тогтчихж иргэний нийгэм гэдэг зүйл бол боддоор Монгол улсад хэлбэрших юм аа гэж бас бодож байгаамаа. Тэгэхээр өнгөрсөн оны 11 дуусрын 26-нд таны Азийн хөлөг улс гэсэн ном бас нээлттэй ээж байсан. За энэ нээлтэн дээр би очиж байсан. Тэгэхээр тэнд очисон бас эрдэмтэн судлаачид асуухад манай өнгөрсөн 25 жилийн арчил маань одоо яг өнөөдөр хүсэн хүлээж ирсэн тэр их үр дүнд хүрч чадаагүй гэж ярьж байсан. Тэгэхээр өнөөдөр бид нар ярьж эхэллээ. Ирээдүйд 25 жилийн онд одоо ирээдүйн хөгжлийнхаа төлөө ярьж байна. Тэгэхээр яг 25 жилийн дараа бид нар үнэхээр тэр одоо бодтойгоор тэр
өнгөрсөн 25 жилийнхаа алдааг давтахгүйгээр тэр одоо хөгжлийн гарц руу бид нар тэмүүлж чадах боломж харагдаж байгаа бол Маш их өөдрөг байгаа. Яагаад тэгэхээр бид нар хойд хөршгээ 250 сая хүнийг өөрчлөх тухай асуудал биш. Эсвэл урд хөршгээ тэрбум хүнийг өөрчлөх тухай асуудал биш. Маш их хөрвөх чадвартай оюунлаг маш их тийм юмд хурдан суралцдаг. Хүн амынхын насны бүтэц 70 орчим хувь нь 35 хүртэлх насны залуучууд амьдардаг, ардчилсан, өөдрөг ийм улс орны бодлогыг өөрчлөх тухай асуудал ярьж байгаа. Тэгэхээр магадгүй хүн амын 10%, 15%-ийг өөрчлөхөд л энэ бол томоохон хэмжээний өөрчлөлт бол Монгол улсад бол бас бий болох боломжтой. Тийм учраас үүн дээр олон төслөг байгууллагууд бас үйл ажиллагаа явуулаасаа бид нар нэг хамтдаа ёс зүйн нэг тийм шалгуурыг тавиад тэр зүйлийнхээ төлөө бас тэмцдэг байгаасаа юмыг илүү тийм өргөн утгаар хардаг биш, илүү наривчилж хардаг байгаасаа энэ бүх зүйлийг хамтдаа хийж чадах юм бол Монгол улс бол одоо богинохон хугацааны туршид бол өөрчлөгдөх боломжтой. Жишээлбэл Катар гэхэд 10 жилийн дотор босрлын салбараа гаргаад ирж штэ. Нигер гэхэд буруу бодлоор яваад алтан үе гэж 1970 онд нэрлэгдэж чад 1980 онд гадаад орд дээр 2 удаа дампуурчиж штэ. Тэгэхээр энэ бодлого гэдэг зүйл бол бас туйлын чухал юм аа гэж бас ойлгож байна. За их баярлалаа. За баярлалаа. Амжилтсэ. За эгэлээс та бүхэндээ зөвлөлт харчлалын 8 дахь хуралдааны шууд амжилт үзүүлж байгаа. Өргөжлөлт авч үзнэ үү? Тухай тогтоол гаргах ийм санаархал байгаа. Ард нийтийн санал асуулга явуулах. Тэгтээ энэ санал асуулга нь ямар зорилготой гэхээр үндсэн нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй үгүй юу гэж асууна гэдэг байна. Тэгж жагаад хүлээн зөвшөөрсөн санал асуулганд юун гарах юм бол ард талаас нь улсын их хурл дуртайгаа хийх. Энэ бол байж болохгүй зүйл. Ард нийтийн санал асуулгаар бол асуудал бол одоо нийгмээр шийдэгддэг болохоос тийм харанхуй болон юм асуучаад ардаас нь дуртай зүйлээ хэд ийм байж хэрэг болохгүй. Тэгээ одоо юу гэж нэг вэ? Саяхан юу гэхээр ард нийтийн санал асуулгын тухай хууль өөрчлөлт оруулсан байна. Би нэг сайн судалж үзээгүй. Энд бол юу гэхээр өмнөх санал асуулгын тухай зүйл нэг 2 заалт бай. Тэр заалтуудыг тайлбарласан санал асуулгын хууль нь чөлөөтэй ажиллахад нь саяын мэтийн санал асуулга явуулах боломжийг хаасан байж магадгүй. Тийм учраас үхээр тэнд бол орон зай гаргаж явсан. Тэгэхээр ийм дур зоргийн асуудал явагдах гээд байна. Энэ бол их аюултай зүйл юм. За тэгээ үхээр одоо ерөөсөн юу нэ? Юмыг нэг юм хийн гэдэг. Яаж хийх үү гэдэг юм ерөөсөө байдаггүй. Яаж хийх тухай. Өөрөөр хэлэх юм бол Монголд бол авторитар дэглэм рүү халтарч ороход бол энэ рүү орохоос болгоомжлох хэрэгтэй ийм цаг үе ирсэн байна. Тэгэд би өнөөдөр бол энд юу гэхээр өчигдөр Батцэрэг надад урилга авч гисэн. Өнөөдөр бол одоо юу юм ямар чигтэй байгууллага чинь сонирхыг гэж бодоод одоо урилгыг өгөөд яваад ирсэн. Ийм байдалтай байна. Би тэгээ олон төрлийн бус байгууллагад нам байгуулах, төрлийн бус байгуулах маш олон одоо иймд оролцож явсан. Тэр унтчихгүй цаашаа хэрхэн ажиллах тухай. Би нэг дэмийг их асуусан даа Батцэрэг. Танай байгууллага чинь хараат ус бие даасан байгууллага мөн үү гэж би 2 дахиж асуусан. Тийм гэж хариулсан. Альва улс төрийн хөдөлгөөс үл хамааралтай бие даасан хараат ус судлаачдын байгууллага ашигласан. Би одоо ч гэсэн юу болно гэж бодож байгаа. Тэгтээ тийм байвал маш сайн байна. Ингээд та бүхэнд амжилт хүсье.
За баярлалаа. Тэгэд магадгүй бодлого, хөгжил, судалгаа гэсэн энэ нүгүүд өнгөрсөн цаг хугацаанд бидний хамгийн их сонссон үгүүд байх. Магадгүй заримдаа анзаардаг, магадгүй заримдаа анзаарахыг ч хүсдэггүй байхыг бас үгүйсэх аргагүй. Тэгээд энэ хөгжил өөрийн онсон оноо алдсан алдаатайгаа түүхийн цаг хугацаанд багтаж урсан өнгөрдөг, багс ухтан ирдэг. Тэгэхээр одоо та бүхний өмнө би нэгэн түүхч хүнийг өргөж байна. Ингээд шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгийн эрхлэгч доктор профессор Чулуун Гойг бас өөрийн бодол санаагаа хуваалцсан уу хэмээн урьж байна. За Чулуун доктор ирж хараахан амжаагүй байгаа болтой. Дараагийн хүний үгийг бас сонсчээ гэж бодлоо. Цаг алдаад яах вэ? Бодлогын судалгааны хүрээлэн буюу бидний одоос англиар ярьж заншнаар think tank барууны ертөнцид барууны хөгжилтэй орнуудад яг өөрийн сонгомл утгаараа хөгжиж ирсэн гэж бид ингэж ярьдаг. Тэгэхээр энэ орнуудын бас төлөөлөл болгон бас үг хэлж бас бодлоо хуваалцах болов гэж холбооны бүгд найрамдах Герман улсын Фридрих Эбертийн сангийн суурин төлөөлөгч доктор Стефен Кроботеныг бас бидэнтэй сэтгэлээ хуваалцсан уу гэж урьж байна. Und liebe Vertreter verschiedener wissenschaftlicher politischer Einrichtungen, meine Damen und Herren, ich freue mich sehr, heute an dieser Gründung teilzunehmen. Эрхэм нөхөр хайрт оюун эрдэнэ тэгээд бусад бодлогын судалгаа эрдэм шинжилгээний улс болон улс төрийн байгууллагын төлөөлөгчид хүндэт зочид та бүхний. Mich hat natürlich auch gefreut, dass ich gesehen habe, dass am Anfang hier unter wichtigen Personen Friedrich Ebert genannt wurde. Энэ өдрийн амгалан гайлтгын ингээд та бүхэн энэ итгэртэй бодлогын судалгааны чухал байгууллагуудыг нэрлсэн байсан. Тэрэн дунд нь манай Фридрих Эбертийн сан багтсан байсан. Миний хувьд маш их баяртай байна. Ich spreche jetzt nicht über Friedrich Ebert als Stiftung, sondern Friedrich Ebert Stiftung als Mensch. Тэгээд би энийг бол одоо Фридрих Эбертийн сан гэдэг байгууллага гарсан гэдэг утгаараа биш, Фридрих Эберт гэдэг тэр улс төрчийн нэр энд байгаад баяртай байна. Er war unser erster Präsident nach erster Einführung der Demokratie und es war ja die Frage, was macht gute Politiker aus? Warum ist jemand ein guter Politiker? Тэгээд Фридрих Эберт бол Герман улсад ардчилсан тогтолцоо одоо үүссэн байгуулагдсны дараа ардчилсан зарчмаар сонгогдсон анхны ерөнхийлөгч. Тэгээд Фридрих Эберт гэдэг хүн биеэрээ сайн улс төрч гэдэг хэнийг хэлдэг юм бэ гэдгийг тэрийг үзүүлсэн үлгэр жишээ болсон улс төрч. Er kommt aus einfachen Verhältnissen, er hat seine Kindheit einfach verbracht und hat in seiner Jugend als junger Mensch mit seinen Händen gearbeitet. Тэгээд Фридрих Эберт бол энгийн эгэл жирийн ардын гэрт бага насаа өнгөрөөсөн залуу насндаа бол өөрийнхөө гараар өөрийнхөө одоо амжиргааны их усрыг бүтээж байсан ажилчин хүн. Er wollte nicht reich werden. Тэр хүний улс төрч болсон зорилго бол баян хүн болохыг бол. Und er hat sich auch nicht dafür interessiert, mächtig zu sein, sondern gute Politik, demokratische Politik und soziale Politik für die Menschen zu machen. Тэр хүний хувьд бол сайн бодлого байх, ардчилсан бодлого байх, хүмүүсийн төлөө, хүмүүсийн сайн сайхны төлөө бодлогыг одоо хэрэгжүүлэхийн төлөө ажилласан. Das war sehr schwer, weil er in einem Umbruch begonnen hat. Deutschland war vorher im Krieg und es war ein Kaiserreich, keine Demokratie. Er war der erste demokratische Staatsführer. Тэгээд тэр хүний хувьд тэр ажиллаж байсан цаг хугацаанд нь түрүүн хэлсэн тэр бодлогыг хэрэгжүүлэхэд бол амар байгаагүй. Герман улсад одоо
тухай үед дөнгөж дайн дууссан байсан. Мөн одоо эзэнт гүрэн байсан. Энэ эзэнт гүрний гүрэнд ардчилсан бодлогыг хэрэгжүүлэх гэдэг амар хэлбэр байгаагүй маа. Und die Menschen waren noch nicht an die Demokratie gewöhnt. Хүмүүс бол ардчлалд хэвшиж, ардчлалыг одоо хэвшил заншил болгож чадаагүй тийм үе байсан. Aber er wurde Präsident und hat sich nicht für Geld, nicht für Reichwerden interessiert. Тэгээд тэгсэн ч гэсэн Фридрих Эберт бол ерөнхийлөгчөөр сонгогдсон. Ерөнхийлөгч болоод баян болохыг, мөнгөтэй болохыг хувь хүний хувьд сонирхоогүй. Er wurde Präsident und hat sich nicht für interessiert, dass er die Macht behält bei sich und der Mächtigste ist. Тэгээд тэр хүн улс төр хувь улс төрчийнхаа хувьд бол эрх мэдэлтэн болох, эрх мэдэлтэн болсон хойно хэрхэн эрх мэдэлтэн хэвээрээ цаашдаа байх вэ гэдэг энэний төлөө өөрийгөө зориулаагүй. Er war ein guter Politiker und das ist sein Vermächtnis, dass er für die Menschen Politik machen wollte und nicht für sich und nicht für eine reiche Klasse. Тэгээд Фридрих Эберт бол үнэхээр сайн улс төрч байж чадсан. Ард түмний төлөө сайн бодлогыг хэрэгжүүлээрэ гэдэг энэ гэрээсийг үлдээсэн. Das ging in vielen Ländern der Welt, wo ich gearbeitet habe, manchmal gut und manchmal. Азийн хөлөг бас бодлогын судалгааны хүрээлэнгийн зөвлөлдөг танхимын анх дахь хуралдаан үргэлжилж байна. Үүнийг ээлжлээс та бүхэндээ шууд дамжуулан өргөж байна. За яг одоо бид бас нэгэн зочинтой ярилцах гэж байна. За энэ хүн бол Хуульч Харвард их сургуулийн хуулийн сургуулийн магистр Солонгоо гэдэг хүн байгаа. Тэгэхээр танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бас энэ бодлогын судалгааны хүрээлэнгийн анх дахь чуулган болж байна. Тэгэхээр өнөөдөр жишээлбэл тань шиг одоо дэлхийн одоо өндөр нэр хүндтэй сургуульд суралцаад ирсэн маш олон судлаач танхимд хурамч болсон байна. Тэгэхээр олон одоо салбарын төлөөллүүдийг оруулаад энэ одоо зөвлөлдөх арчлалынхаа ирээдүйн 25 жилийн бодлогыг тодорхойлъё гэж. Тэгэхээр таны хувьд бас жишээлбэл ямар судалгааг одоо санал болгож байна. Энэ дээр одоо та ямар бодолтой ажиллана? Тэгээд би өөрөө хуульч мэрэгчлээ. Тэгээд өнгөрсөн жил Харвардын их сургуулийн хуулийн сургуульд магистрийн зэрэг хамгаалсан. Тэгээд 1 жил суралцсан. Тэгээд сургууль хугацаанд энэ жил яг бидний хувьд бол нодон жил их өрмөцөөс ягаад гэхээр тэнд магистрийн сургуультанд хамгийн олон монголчууд сурч төгссөн. Тэгээд нийт 6 монгол төгссөн. Тэгээд бид нар хоорондоо ярилцдаг байсан л да. Тэгээд Монголд ер нь бодлогын судалгааны хүрээлэнтэй болвол тэгээд илүү мэрэгсэн чиглэлүүдээр бодлого чиглэлээр судалгаа хийж судалгаанд суурилсан хөгжлийн бодлогыг гаргаж ирж Монголд хэрэгжүүлэх хэрэгтэй байна те. Тэгснээрээ одоо зөвхөн одоо мэдээж яг нэг газараас судалгаа гарахгүйгээр одоо жишээ нь ерөнхийдөө манай судалгааны хүрээлэн яагаад ач холбогдолтой гэж би бодож байна гэхээр нийт одоо монголчуудынхаа дунд те тодорхой сэдвээр хилцүүлэг өрнүүлэхэд суур бий болгох тэгээ хамгийн гол нь тэр хилцүүлгээ олон өнцгөөс нь харах тэгээд аль болох уус суурьтай судалгаан дээр үндэслэсэн зүйлээс хилцүүлэг маань эхлэх юм бол бид нар гол асуудлууд дээр төвлөрчтэй шийдэлд хүрэх тийм боломжтой гэж харж байгаа. Тэгээ яг энэ үйл ажиллагааг нодон Харвардын сургуулийн Кеннеди сургууль гэсэн оюун эрдэнэ маань их манлайлж ажиллаж байгаа. Тэгээ бид нар оюун эрдэнэд дэмжлэг үзүүлэхдээ энэ үйл ажиллагааг цаашид өргөжүүлэхэд нь тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулах хүсэлтэй. Тэгэхээр таас өндөр нэр хүндтэй сургуульд сурч байсан. Тэгэхээр тэр сургуульд мэдээж хэрэг бас оюутнууд нь бүгд судалгаа хийдэг баг. Тэгэхээр судалгааны ач холбогдлын талаар та юу гэж боддог вэ? Яг судалгааны ач холбогдол гэх юм бол мэдээж мэрэгжил болгон дээр те өөр юу гарч ирнэ. Хамгийн гол нь яг хүн тодорхой нэг чиглэлээр мэрэгчсэн судалгаа хийнэ гэдэг маань тэр талаараа асуудлыг илүү өргөн хүрээтэй те олон талаас нь харах боломжтой болж байна. Тэгээ яг одоо зөвхөн нэг талыг харж туйлшрахгүйгээр ч юм уу зөвхөн нэг бодлыг илүү те нэг одоо урсгалыг одоо онлын урсгалыг илүү төлхөө харахгүйгээр одоо маш олон талаас нь харна гэдэг маань одоо олон ургалч үзлийг те Монголд дэлгэрүүлэх цааш нь тэгээд яг нийт ард олонныхаа дунд те Монгол улсын ирээдүйн хөгжлийн талаар хилцүүлгийг өрнүүлэхэд тийм маш сайн суур болох ёстой л гэж би боддог л да. Тэгээ яг тэгээд хилцүүлгийн маань чиглэлийг бас те одоо нэг олноороо хилцэж байгаа хилцүүлэг маань чиглэлийг зөв болгох ч юм уу те зөв голдролд оруулахаа тэгээд хит тууширсан те нэг бодлын юунаас зайлсхийх боломжтой. Тэгэхээр яг мэдээж нэг олуулаа хилцүүл буруугүй гэдэг Мартин сайхан үг байдаг те тэрэн дээр
түүнээс чарсан гэсэн яг судалгаа маань үнэхээр яг нэг тодорхой нэг судлаачгүй судалгаа хийж байгаа зорилго чинь зөвхөн тэр хүний өөрийнх нь хувийн зорилго бол биш те. Мэдээж тэрсэн тодорхой зорилготой хийж байгаа. Тэр зорилго маань үргэлжлээ те. Бие даасан хараат бус тэгээд хамгийн гол нь онол дээр үндэслэсэн тийм судалгаа хийж зүгээр л те. Баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр ээлжлээс та бүхэндээ Азийн хөлөг ус бодлогын судалгааны хүрээлэнгийн зөвлөлт танхимын хуралдаанаас шууд амжилт үзүүлж байна. За баярлалаа. Та бүгд нэг үгээр бол энэ үнийг бол довчхон хинбэ гэдгийг ойлгох бах. Хэн сэтгэж байна? Түүн зориулв. Энэ удааг одоо сүүлийн 20 жилийн турш Монголын уншигчдын тэр тусмаа оюун санааны эрхчлөө, хэвлэлийн эрхчлөө үүнийг хүндэж явдаг хүмүүс хамгийн их сайн мэддэг энэ үг байгаа. Тэгээ хэвлэл мэдээлэл бол иргэд 4 жилд нэг удаа төр засгаа сонгодог. Нэг өдөр төрийн эрхээ барьдаг, сонгодог. 4 жилийн хугацаанд хяналт тавих хэрэг нь хэвлэл мэдээлэл байдаг. Энэ хэвлэлийн энэ дээр болж хэвлэлийн эрхчлөө хамгаалах ёс зүйтэй байх энэ нэр төртөө авч явж байгаа. Монгол Юс группийн ерөнхий захирал Балдуурж сангийн тэргүүн өнөөдөр сонины эрхлэгч сэтгүүлч Балдууржийн нандин төшгийг үг хэлхийг хүрж байна. Сайн байцгаана уу? Энэ танхимд хүрэлцэн ирсэн, энэ үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрхэм зочдоо бүхэндээ энэ өдрийн амгалан айлтгая. За би ярианы хүн гэхээсээ илүү бичгийн хүн. Тийм учраас би товчхон өөрийнхөө бодол хэлэх үгээ товчхон бичсэн байгаа. За аливаа улсын удаан хугацааны тогтвортой хөгжилд бодлогын судалгаа маш чухал ач холбогдолтой байдаг. Тэр дундаа дөрөвдөг засаглал гэх хэвлэл мэдээлэлд энэ бүрч нөлөөтэй ач холбогдолтой. Яагаад гэвэл ямар ч бодлогыг дамжуулагч, түгээгч нь хэвлэл мэдээлэл байдаг. Харин түүн дотор ажиллаж байгаа сэтгүүлчдийн бүтээлийн хамгийн гол шалгуур нь мэдээжийн хэрэг үнэн бодит байх ёстой. Гэхдээ дан ганц шалдан баримтад тулгуурлан түүнийгээ тойруулж мүлжиж бичсэн бүтээл явцуу сонирхол багтай нийгэмд үзүүлэх үр нөлөөнч гэсэн хязгаарлан өгдөл байх талтай байдаг. Харин олсон баримтаа тухайн салбарынхаа судалгаагаар баяжуулбал тэр нь итгэл үнэмшилтэй, илүү сонирхолтой болохоос гадна нийгэмд үзүүлэх үр нөлөөнч нэмэгддэг. Мөн бодлогын судалгаа нь нийгэмд боддоор оршиж байгаа асуудлыг шийдэх арга замуудыг харуулж тэдгээрээс аль оновчтойг нь шийдэл болгож чаддаг учраас энэ маань сэтгүүлчдийн хөндөж байгаа сэдвийнхээ талаар бүрэн дүрслэлийг олж харж түүнийг илүү оновчтой өнцгөөс харж гаргаж тавихад илүү тус төхөн болдог ийм шаардлагатай нэгэн салбар юм аа гэж би бодож байгаамаа. Ер нь бодоход аливаа зүйлийн судалгаа хийн гэдэг маань нүр их хөдөлмөр, асар их туршлага шаардлагадаг. Тэр тусмаа бодлогын судалгаа гэдэг маань манайдаа харьцангуй шинэлэг ийм ойлголт. Тэгэхээр Монголын нийгэмд зайлшгүй хэрэгтэй байгаа. За мөн сэтгүүлчид тусдаа энэ ажлыг зохион байгуулж, эрчимжүүлж, эхлүүлж байгаа Азийн хөлөг улс бодлогын судалгааны хүрээлэнгийн нийт хамт олон залуустаа ажилд нь өндөр амжилт хүсье. Баярлалаа. За хүндэт зочд маань үгээ хэлсээр байна. Одоо би нэг монголчууд хэлцдэг нэг үгийг та бүгд сануулах гэсэн юм аа. Угсаа түүхээ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал болно гэж. Тэгэхээр угсаа түүхээ үл хөндлөгч, угсаа түүхээ мэддэггүй хүмүүс бол ер нь тэгээд
бэлчээр мэддэг хэмжээнд л одоо очтгол хэмжээнд гэсэн тийм яг дутагсан агуулсан айхтар өгөл дээ. А энэ бид нар хэн юм бэ? Биднээс гарал угсаа хэн бэ? Бидний түүхэнд юу болж өрнө вэ гэдгийг бодтойгоор нотолж тэр түүхийг баримтжуулж баталгаажуулдаг маш тийм өвдмөс нэг салбар бий. Энэ бол археологийн салбар. Дэлхийн түүхчид монголчуудыг нүүдэлчин Неандертал хүнээс нэг ялгаагүй шин. Ер нь эдийн соёл их багтаа арьс үснээс одоо илүү юм хэрэглэж үзээгүй гэж бичдэг. Одоо тийм бичдэг улсууд бол манай Монгол төрийн засаглалд орж явсан үндэстний түүхч тэгж бичдэг. Тийм амбицтай. Энэ амбицыг эсэргүүцэж, энэ амбицыг эсэргүүцэн нотлох том баримтыг судалгааг олон жилийн хугацаанд бүрдүүлж, баримтжуулж явсан. Тэр тусмаа хүннэг өрөн бол Ромын эзэн тустай гадаад харилцааны маш өргөн хэмжээнд харилцаж байсан гэдэг нотлох баримт цэлтийг олсон. Эрхэм археологч Эрдэнэбаатар таныг үгээ хэлнэ гэж болж байна. Та бид сайн мэдж байгаа. Энэ хүн бол одоо дэлхийд зөвхөн 10-аад байгаа Ромын шилэн аяг гэдгийг олсон одоо гол автор юм бий. А тэгээд нэг бас бэлэгдэл гэвэл энэ хүний анхны археологийн олз тийм морь байдаг, хөрөл морь байдаг хаа. Тэгээ манай энэ Азийн хөлөг улс гэдэг бэлэгдэлтэй ч бас их давхцаж байгаа юм болов уу гэж одоо хөтлөгч миний хувьд бодож байна. Тэгээ таны үгийг сонсъё. Та бүхний өнөөдөр амгалан айлтгая. Үнэхээр ийм судалгааны хүрээлэн байгуулагдж байгаад судлаач хүний хувьд би үнэхээр их баярлж байна. Яг 25 жилийн өмнө үнэхээр Монголд ардчил эхэлж яхад тухайн үеийн одоо төрийн шинжлэх ухааны бодлогын гол цөм нь болж исэн манай шинжлэх ухааны академийн залуучууд маш ихтэй оролцож исэн. Яг тийм сонголтын үедээ биднийг бас очсон. Улс төр хийх үү, 8 худалдаанд явах уу, судалгаагаа хийх үү гэдэг ийм атсан бодолд яг тэгвэл одоо ламжуугаа хэлдэг шиг юунд явах вэ гэдгээ бодож би судалгаандаа үлдсэн. Харамсалтай төрийн судалгааны бодлого алдагдсан учраас Монгол түүхийн судалгаа хаягдсан гэж хэлж болно. За хэдийгээр төрийн бодлого хаягдсан боловч судлаач биднийг энэ судалгааныхаа бодлогыг хаяаг юмаа. 30 гаруй жил шинжлэх ухааны судалгаанд явахад юу анзаарчихсан гэхээр бидний өвгдээчийн түүхийг бидний өвгдээчийн агуу их суу алдрыг хөрш орнууд маань өрнөдийн орнуудын түүхчид бол ихэнхдээ муу хэлдэг юм аа. Бид монголчууд өөрсдөө түүх агуу түүхтэйгээ чэйжэд дэлдээд байгаа боловч дэлхийн түүхийн хэмжээнд Монголын түүх төдийлөн байр суурь эзэлж чадахгүй байгаа. Та бүхэн бас анзаарч байгаа хаа. Дэлхийн түүх гэдэг нэг ном сая Монгол улс тэвлэгдсэн. Монгол хэл дээг орчуулагдсан. Тэг дэлхийн түүхэд монголчуудын оруулсан, монголчуудын өвгдөөцөө оруулсан хувь нэмэг юу байгаа гэдгийг та бүхэн дахиад нэг эргүүлээд хараа. Юу ч байхгүй. Тэгэхээр бидэнд ийм боломж оюун ухааны хувьд ч тэг бие бэлтгэлийн хувьд ч тэг байгаамаа гэдгийг би ойлгосон. Би 30 жилийн судалгаа. Өнөөдөр манай шинжлэх ухааны академи бол зүгээр төрд шинжлэх ухаан гэдэг нэг юм байх ёстой гэдгийг бэлэгд тэмдэгүүд төдий болцсон болохоос биш судалгааны төв байгуулга байж чадхаа болцсон. Би нэг одоо байнга шүүмжилж хэдэг учраас дахиад автаад хэлж. Тэгээ та бүхний үнэхээр энэ судалгааны байгуулга хэн нэгний хамааралгүйгээр Монголын үндэс түүх соёл эдийн засаг улс төрийг судлах ийм одоо болцоотой байвал би чадах ятгааг өөрөө мэдэх чадах зүйлээр оролцох бэлэн байна гэдгийг л амлах байна. Та бүхний судалгаанд амжилт хүсье. Бидний өвгдөөц Евразийн даяаршлыг анх бий болгосон шүү. Скип гэж одоо өрнөдийнхэн хэлээд байгаа тэг скипүүд бидний өвгдөөц шүү. Хүнүү бидний өвгдөөц. Хүнүү Евразийн их даяаршлыг бий болгосон. Хүнүүгийн төр тулсын уламжлалыг төргийн хаан тус уламжиж авсан. Техник залгуулад Монголын төр тус
хөгжсөн. Бид 4-5 мянган жилийн түүхтэй төр тулсан ийм одоо юм байна. Тэгэхээр энийг одоо санаатай байгуул санамсаргүй манай улс төрчд бас хийдэг. Би одоо ерөнхий сайд байсан Алтан уяг гэж хүнийг муу хэлэх гэж байгаа юм биш. Алтан уяг ерөнхий сайдын мэдл шинжлэх ухааны актын байсан. Шинжлэх ухааны актын түүхэн хөрөөлөн байсан. Гэтэл Туркийн ерөнхий сайдыг ирэхэд та уугуул нутагтаа тавтан морил гэж одоо өрсөн. Энэ шиг аимшигтай алдаа миний Монгол улсад дахин би битээ давтагдаасай л гэж би хүсэж байна. За Эрдэнэтойгоо баярлаа. За бид нар түрүүн эргэн ламжгаа биднээс дахин давтаж бас эргэлзээр байгаагаа асуусан. Эргэлзээ гэдэг бол таны мэдхэн үед мэдлэгийн эхлэл философийн үндэс байдаг. Тэгээд хараат бус судлаачд мөн үү гэж одоо багш өчигдөр хоёр асуусан, өнөөдөр гурав дахь асуулаа. Үүнийг бас баталгаажуулж судлаачдын уран зориг, эр зоригийг бас сурчилж өгөөч гэж нийгэмд бас тодорхой хэмжээний хүмүүст муу хэлэгдэж явдаг нэг сэтгүүлчийг би урих гэж байгаамаа. Тэгээ муу хэлээд байгаа хүмүүсийг харахаар тийм тонулчин ухсааны тонулчдын үр хөөхд тонулчдаас амьдралаа залгуулж амьдрдаг аргагүй ихэнд цалингийн хүсэж явдаг нэг тийм хүмүүс муулдаг нэг хүн байдаг юм. Тэгээд миний багад манай нутгийн олон сайхан хангаа шиг өвгөд миний өвөө хэлдэг байсан юм л да. Хүн юу гэж хэлэх үгэндээ гол нь сонирн бишээ. Хэн хэлж байна гэдэгтээ гол нь гэж. Хэрвээ муу хүн муу үг хэлж байх юм бол тэр сайн явдал болж байгаа гэдгийг ойлго. Хэрвээ сайн хүн муу үг хэлж байх юм бол чи биш явж байна гэдгийг ойлго гэж хэлдэг байсан. Энэ луга хараат ус сэтгүүл зүйг хөгжүүлж эрен сурчлах сэтгүүл зүй гэдэг бод тутгаар нь үлгэршээ үзүүлж яваа. Сэтгүүлч мөнгө хойсголон гарч ирж өгөө хэлнэ гэж урж байна. Тэгээ манай хараат бус судлаачид байна. Хараат бус болох гэж байгаа судлаачид байна. Бас хэрвээ одоо хурааж сайн алгадчихна гэж бас бодож шүү. За баярлалаа. Хамгийн их муу хэлүүлдэг гэдэг номинацаар энэ тайзан дээр гарч ирсэндээ бас баярлах ч ёстой юм уу, бахархах ч ёстой юм уу мэдэхгүй байна. За, think tank гэдэг энэ ингээд нэг судалдаг юм байд юм байна. Энэ бол бас их хэрэгтэй. Ялангуяа сэтгүүлч хүнд хэрэгтэй юм байна гэдгийг би нэг 3-4 жилийн өмнө бодож аваад Монгол анхны ерөнхийлөгчдөр очив. Тэгээд би нэг юм хийх гэсэн юм а яаж хийх вэ? Судлаачдыг ингээд уулзуулаад ингээд хийх үү гэсч. За хүмүүс чам шиг хүн хийдгүү маа гэс. Тэгээд би хийгээгүй. Өнөөдөр оюука маань энэний үндэс суурийг тавьж байгаад бас талархалтай байна. Тэгээд ямар ч үсэн бодлого бол хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Өнөөдөр манай Монгол улс бодлоготой ч яваа юм шиг, бодлогогүй ч яваа юм шиг, үнэхээр арчлыг хөгжүүлээд ч байгаа юм шиг. Ер нь тэгээд бид нэр ер нь арчлыг хөгжүүлэх үүрэгтэй ч биш, үүрэггүй ч юм шиг ингээд яваад байдаг. Анархизм нь байгаа ч юм шиг их олон луурчинтай гэж ярьдаг. Тэр луурчт нь гадны улсыг луурдаад ирдэггүй, зөвхөн Монголоо луурддаг. Монголынхон тендерийг гусдаг. Гаднаас тендер гусч ирч чаддаггүй. Монголынхон банкыг тундаг. Гаднаас банк тунж ирч чаддаггүй нэг иймэрхүү луурчин улс төрчидтэй, нийгмийн зэтгүүлтнүүдтэй болцсон. Гэтэл халаасны хулгайчууд нь Сингапурт очиод хулгай хийгээд мөнгөний Монголдо авчираад байгаа нь бас наашаага ингээд хөрөнгө оруулаад байгаа юм шиг нэг ийм улс болчиход байгаамаа. Хараат бус байна гэдэг хэцүү. Хараат бус байснаас хараатай байсан ч дээр юм шиг санагдаж явдаг үе бай надаа. Тэгтээ судалгаа бол хэрэгтэй. Би өөрийнхөө хөтэлдэг цензургүй яриа нэвтрүүлгийг жишээ болгож ярихад нэг зочин авчираад тэрний талаараа судалгаа явуулахад Монголд судалгаа маш дутмаг штэ. Одоо 10 жилээс урагшаа юм байхгүй байх жишээний. Үндэсний төв номын санд одоо нэг 25 жилийн өдөр тутмын сонин ч юм уу сэтгүүлүүд бүрэн байдггүй. Би өөрөө тэнд суудаг учраас номын сангуудыг ер нь бол мэднэ л дээ. Судалгаа маш дутуу.
Өнөөдөр манай сэтгүүлчид ер нь ихэнх хүмүүс YouTube-ээр Google-ийн хэмжээнд л ажиллаж байгаа 10 жилийн түүхтэй газар. Гэтэл би ч өөрөө 20 жил ажилласан байдаг. 25 жил амьдарч байгаа хүмүүст судалгаа хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ бол зөв зүйтэй юм. Эгэлээс та бүхэндээ шууд амжилттай шууд хүргэж байна. Тэгэхээр яг одоо бид Азийн бодлогын судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, за мөн Мэри Товцод компани захирал, тусгал цэгийн цахим сонины эрхлэгч, сэтгүүлч Дулам Сүрэнтэй уулзуулаад байгаа. Тэгэхээр бас энэ Азийн бодлогын судалгааны хүрээлэн дээр манай сэтгүүлч хүн орсон дэх би олзуурхаж байна. Тэгэхээр бас сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллагуудтай бас хамтран ажиллах гэж байгаа бас таатай мэдээлэл байлаа. Тэгэхээр сэтгүүлчдэд бас бодлоготой судалгаатай мэдээлэл өгнө гэж. Тэгэхээр тэр тал дээр та бас нэмэлт мэдээлэл. За тэгэхээр Азийн хөлөг улс бодлогын судалгааны хүрээлэнд салбар бүрийн эрдэмтэн судлаачид, за залуу удирдагчдын төлөөлөл нэгдэж байна. Тэгэхээр ер нь бол улс орноо бид эх 25 жилд дэлхийд одоо эдийн засаг болоод нийгмийн хөгжлөөрөө тэргүүлэгч гүрэн болгоход бодлогын судалгаа, за одоо мэдээлэлээр бодит дэмжлэг хувь нэмэр үзүүлэхийн зорилготой тэр ч үднээсээ бол одоо сургаар биш судалгаагаар хөгжиж гэсэн ийм урайг дэвшүүлсэн байгаа. За салбар бүрийг одоо мэдээллээр хангах, за бодлогын судалгаагаар хангах хамгийн гол нь энэ чиглэлд бол салбар төвүүд маань салбарын одоо мэрэгчлэнүүдтэй хамтарч ажиллана. За өөрийн чинь асууснаар бол сэтгүүлчдийг дэмжих төв гэж бид нар байгуулж байгаа. Сэтгүүлч хүн бол одоо ажил үргээ явуулах тийм ээ мэдээллийг түгээхэд хамгийн гол нь судалгаанд суурилсан байх энэ одоо туршиц баазыг нь бол бид нар бэлдэж сэтгүүлчдийг дэмжих төвөөрөө дамжуулж одоо олон нийтэд хүргэн энэ чиглэлээр бол сэтгүүлчдийг бас чадваржуулах олон шатлбарт хөтөлбөрийг бас бид нар төлөвлөж байгаа. Тэгэхээр ирсэн хүндэт зочдыг харахад бүгдээрээ судлаачид салбар бүрээс ирсэн байна. Тэгэхээр телевизийн салбараас чухамхууд хичнээн одоо хувь ирсэн байгаа л. Хэвлэл мэдээллийн салбарынхан одоо энэ бодлогын танхимын зөвлөлт танхимын анх дугаар уулзалтыг бол хуралдааныг маш өргөн одоо дэмжиж олноороо хүрэлцэн ирлээ. Өнөөдөр 10 гаруй телевизүүд, за өдөр тутмын сонин сайтууд ирсэн байна. Тэгээ ер нь бас сэтгүүлчдийн төлөөлөл бас ирж бидний үйл ажиллагааг дэмжиж ер нь одоо улс орны хөгжлийг түүчилэхэд бодлогын судалгаа ямар их нэмэртэй юм бэ гэдэг дээр бол бас дуу нэгтэй одоо дэмжиж ажиллаж байна л да. За баярлалаа. Тэгэхээр Азийн хөлөг улс судалгааны хүрээлэнгийн анх дугаар чуулганаас бид та бүхэндээ шууд дамжуул үзүүлж байна. Одоо амьдралтай сайхан жаргаж болохыг би бол итгэж байна гэж. Та нартаа баярлалаа. За дэлхийд дээр 60 сая гаруй Монгол угсааны ард түмэн үндэстнүүд амьдарч байна. Энэ дундаа Монгол үндэстний гал голонд тулсан энэ газар нутгийг сахиж энэ төр зэсгийг төшөлсөж байгаа та бид ард иргэдийн төрийн бодлого мэрэгэн зөв алсын хараа өндөр байх энэ үйлсэд хараа тус судлаачид маань үнэтэй хөв нэмэр оруулж дэлхийн монголчуудын итгэл найдвар болсон Монголын гал голомтыг улам их хүчтэй батаах байхаа гэж бодож байна. За бид бүгд сайн мэднэ. Монголд бас хараат бус сэтгүүл зүйн бас нэг онцгой салбар болох телевиз дөнгөж төсөрхөн одоо бүрэн зураглал гэдэг нэг хэвлэл одоо хардаг, сонсдог, үздэг, уншдаг энэ нэг том бүтц байгуулсан байгаа. Энэ бүтцийг бол одоо масс медиа агентлаг гэж нэрлэдэг та бид сайн мэдж байгаа. За захирал амундаа гарч ирж манай хараат улс судлаачдад бас орон зайг хайрлсан бас өөрийнхөө иргэн хүний хувьс бодлоо үгээ хэлээч гэсэн урилгыг бас өгч байна. Амундаа байна уу? За Eagle телевиз та бүгд мэдж байгаа. Бүргэд гэдэг шоу бол хамгийн холж харцтай. Холын бараг хардаг тийм шоу. Энэ шоугаар бэлэгдэж одоо алсын хараатай бас хүчрэг байх юм бэлэгдлээ өгүүлсэн. Энэ одоо масс медиа агентлагаа төлөөлж манай аманд үгүй хэлнэ. За ингээд бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. Тэгээ бас яг энэ бодлогын судалгаа гэдэг сэдвээр бас яг үүдэнд хэрүүл хийж аваад гинт нэр дуудагдаад
гараад ирлээ. Тэгээ ер нь бол манай энэ оюун эрдний санаачилсан хүрээлэнгийн ажил бол маш идэвхтэй өрнж явах шиг байна. Заалан дотор заалны гадаа идэвхтэй хилцүүлэг явагдаж байна. Тэгээ юуны өмнө оюун эрдэнд амжилт хүсье. Оюун эрдэн байна уу? Энэ сууж. За нэгт хоёрт би зориуд бүр нэг зүйлийг онцолж хэлмээр санагдаад 4 жилийн өмнө нөлөө 3 жилийн өмнө баяр даргаыг бид нэг редакцтаар өрөөд хилцүүлэг хийсэн. Тэгээ манай сэтгүүлчд тал талаас нь янз янз юм асуугаал. Тэгээ баяр дарга нэрлэн удаа хариулах гэж хичээж байснаа сүүлдээ за болоо би ганцхан юм хийлээ гэдэг. Тэгээ тэр нь болохоор та нар ингээд хүн өөрийнхөөс өмнө ядаж Google-д сураач ээ. Google-д чиж байгаа чи. Google-ийн форум дээр нэг 2 өгүүлбэр эвлүүлж биччихээ дараа нь хүн өрөөч гэж хэлж байсан. Тэрэн шиг бас манай энэ улс одоо бидний нэрээдүйн улсын улс цаашаа бас хөгжихийн тулд эхлээд одоо нөө Google дэх буюу судлах хэрэгтэй юм шиг байгаа. Тэгээ ямар нэгэн судалгаа харьцуултгүйгээр шийдвэр гаргахаар бүх төвшөндөө бол айгүй асуудалтай байна. Тэгээд одоо жишээ нь сая мууны асуудлаар бол бүгдээрээ 1 сар хилэлцүүлэг хийлээ. Мууны шашны одоо шашин мөн ч юм уу биш ч юм уу. Зөв миний ойлгосноор бол тэр хүн бол PR ч юм байсан юм шиг байна. Тэгээ анх одоо Бацөргийн хэлснээр тий Бацөргөөс бас би мууны асуудлаар сургалт авсан. Тэгэхээр ингээд мууны асуудлаар бүгдээр ингээд мэдлэгтэй болцсон. Тэгэхээр одоо яг энэ асуудал дээр бид нэр хизээч чинь буруу шийдвэр гаргахааргүй бол боллоо л доо. Гэхдээ энэ бол янз янзын ашиг сонирхол нийлсэн тухайн тохиолдол гэхгүй. Тухайн тохиолдол, ганцхан тохиолдол. Бид нар яг өөрсөндөө хэрэгтэй байгаа юм ингэж хэлцэхгүй байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллага нь анхаарахгүй байгаа. Түрүү манай Ламжаа бах хэлсэн. Яг нөгөө хэрэгтэй юм ярихаар хинч сонсдгоо, хинч тоодгоо тэр талаар хилцүүлэг байдгүй гэдэг. Тэгэхээр одоо яг асуудлаа илүү академик, илүү системтэй болгоё. Тэгээд улсаараа их мэдхийн хооронд улсаараа эхлээд Google-д сурьяа л гэж та бүхэнд уриалаад тэгээ ойкод амжилт хүсье. За, хамандаа баярлалаа. За, одоо эрхэм хүндэт зочдоо отголж нэгэн нэр хүндтэй эрхмийг бий урих гэж байна. Энэ эрхмийг урихаасаа өмнө мөн л Монгол төрийн чихүү өнчхөө төрийн зүтгэлтэн Анны амар агсны нэг хэлсэн үгүй. Дэлхийн хэмээн сэтгэхээс өмнө Монгол хэмээн сэтгэж. Дэлхийн хэл гэж ярихаас өмнө Монгол хэлээр сурвчтаа гэж. Аливаа судалгаа арга зүй энэ бүх юм үгийн зөв сонголт үгнээсээ бас их шалтгаалдаг бас нэг тал байдаг. Тийм учраас Монголын үгийн мастеруудын нэгэн том төлөвлөлөх гол бодлогыг орж байна. За их сайхан болж байна. Би бол одоо нэг хорим хөтлөөд, шоу хөтлөөд шүлэг өчөөд явдаг хүн бас биш л дээ. Хүн бол тэр хаваар намайг их ойлгодог. Би их Монголынхон төлөө боддог хүн. Их үнэн сэтгэлээсээ санаа ширч бодож яах вэ, их вэ гэж их санаж боддог хүний нэг. За эх орон шиг зүвтэй сээжэд илдэхгүй маа гэхэд зүгээр үр хүүхдээ хойч үе бодохоор зэрэг яхахгүй тогтож сууж чадахгүй боддог юм. Би Монголтойгоо адилхан Монголын үнэртэй салхи би Монгол одоо гэдэг ч юм уу энэ дуунуудыг энэ олон эх орны дуунуудыг би бичихлээ зүгээр бичээгүй шүү дээ. Дээр үдүүл яг эх орны тухай дуу бичүүл нөгөө нам эх орны тухай дуу бичүүл нөгөө шагнуулдаг байсан тэнд гэж зориулж бичээгүй шүү дээ. Үнэхээр миний зүрхэнд л тэгж санагдаж эмзэглээд айгаад байдаг юм. Ийм уус салга болчихгоо гэж. Би зүгээр та нар сэтгэлээсээ л ярий. Та нар зүгээр дотроо боддоо. 1990 онд их амархан лангуун дээр давс байхад Монголын ард түмэн ямар байлаа? Маш их хямралтай байсан. Маш их өөдрөг байсан. Одоо хардаа Скай дэлгүрт байхгүй юм байхгүй. Австрал өхөр юм ах хүртэл байна. Нийгмийн сэтгэлээ хамгийн дор онцсон. Энэ юу хэлээд байгаа юм бэ гэдгийг надад эмзэглүүлдэг юм. Энэ нэг юм хэлээд байгаа юм биш үү? Энэ тэнгэрийн царай нэг биш гэж баруун Монголын ардын дуучин нэг юм хэлээд байгаа юм биш үү гэж надад яхахгүй санагддаг юм л да. Энийг л олон гарчаар хүмүүс хайдаг.
Сайн хүн гараад ирсээ, сайн улс төрч гараад ирсээ, сайн одоо нэг эх оронч хүмүүс гараад ирсээ. Энэ 16 хоног арай нэг өнгөн наашаа болох байгаа гэдэг шаналсан хүмүүс их байж тэн чинь. Гэтэл хамгийн зөв гарцсан энэ л дээ. Энэ л юм байна л да. Манай оюукагийн санаашилж байгаа. Энэ гайхамшигтай. Энэ зайлшгүй үр дүнгээ хүрнэ. Би сэтгүүчийн хувьд мэдэж байна. Энэ үл хэрэгтэй. Энэний үр дүнд миний Монгол улс хөгжиж бид нар нэг сайн сайхан зүйлдээ бас нэг одоо хөрөх болоо гэсэн ийм имийг үл их бодож байна. Энэ урилган дээр байсан сургаар биш судалгаагаар гэж надад нэг хүн хэлж илдээ би хариулахгүй байж олон нэвтрүүлгээ эргэж сэргээж байгаа. За гүрвазараа одоо чи нэг тэр нэвтрүүлэгт орох хүмүүсээ нэг мэдлэгээр ярьж философоор сэтгэдэг улсуудыг оруулж үзээрэй гэж зүгээр ердийн хүн надад хэлсэн. Над их сайхан санагдсан. Одоо тийм цаг ирсэн бид нарт. Мэдлэгээр ярьж философоор сэтгэдэг сургаар биш судалгаагаар явдаг цаг ирэхгүй л тэм банггүй явсаар байтал одоо ер нь аимшигтэй болох нэ энэ. Ийм хувь зэйтаар том ийм байж болохгүй хаа. Тэгэхээр миний яагаад баярлаад байгаа юм бол энэ дотор Ахмад хүн бол энэ тун цөөхөн байна да. Ламзуугаа битрэл хамгийн ахмад нь байх шиг байна. Миний залуучууд миний хойч үе ингэж бодож байгаа гоё шүү. Монголын заяа өндөр гэдэг нь би энэ талаас нь хэлдэг юм. Энэ талаас нь сайхан бодож энэ ажлаа хийвэл бид нар зүтгэхэд бэлэн, сэтгүүлч бид нар энд явхад бэлэн. Би оюукагийн ажлын төлөө зүтгэхэд бэлэн. Энэ маш зүйтэй, маш сайхан юмны тухай бид ярьж байна. Уг нь бид нар сэрэмжтэй ард түмэл дээ. Манайхан зарим хүн хэлдэг юм байлээ. Монголчууд бас эх орондоо хайртай, уг нь амны ишгтэй нэг сөнчихгүй, баларчихгүй улс байх гэж. Оюу толгойг ухаж эхлэегүй байхад л оюу толгойг шүүмжлэх нь зэрэг явдаг гэж байгаа шүү дээ. Энэ бас сайн чанар. Нөгөөх нь бас давхар явж идэг. Энэ бас сайн чанар. Ийм учраас одоо тэр өнөөдрийн байгаа сайхан муухай сайн мөнгө бид нар яриад байх үедээ одоо бидний нүүрэн дээр байна дөө. Ингэж чараа болохгүй дээ. Ингэж чирөөсөө болохгүй. Тийм учраас нөгөө одоо би даасан хараат гэж ярьж илэн яхаа жаахан хүчрхэг болохоор аяанда хараат бол биш болдг юм дөө хүн. Аяанда хараат биш болох чинь өөрөөсөө шалтгаалдаг юм. Би хараат байж чадахгүй үгүй юу гэдэг чинь гүрвазаар өөрөөсөө шалтгаалдаг учраас аяанда энэ сайхан байгууллага улам хөгжин цэцэглээд их сайхан болно гэдэгт би итгэл төгс байна. Ахаад хэлий. Бид энийг хүлээж ирсэн юм аа. Өвгчүүд бид нар энийг хүлээж ирсэн юм. Цаг хугацаа амьдрал энийг хүлээж байгаа. Монголын маргааш энийг хүлээж байгаа. Та нарын юм заавал сайн сайхан дүрнээ оюука баяр хүргэе. Энэ явна шүү. Баяр хүргэе. Сайн сайхан өгсөн гэрээ. Энэ тэнгэрийн сараа нэг биш байгаа шүү. За хүрэлцэн ирж залуу дунд насны судлаач биднэрт сургамж захаа сануулах ёстой зүйлүүдийг сануулж хэлж өгсөн хүндэт зочдтой их баярлалаа. Та бүгдийн лагшин тунгалаг байж мэлбий батошиж урт удаа наслах болтугай. За хурлын маань нэгдүгээр хэсэг инхүү өндөрлөж байгаа юм. Одоо бид та бүхнийг 15 минутын кофе завсарлагад урьж байна. За 15 минутын дараа Азийн хөлөг улс одоо зөвлөдөх танхимын маань үндсэн хуралдаан эхлэх юм багмаа. Ингээд үндсэн хуралдаанд яг мандат олгогдож төлөөлөгч гишүүнээр оролцож мөрөнаа ингээд хүргэж байна. За яг одоо бид олон улсын пресс клубын клубүүдийн холбооны ерөнхийлөгч Баяр сайхантай олж байна. Тэгэхээр өнөөдөр бас энд маш олон судлаач, эрдэмтэн, доктор хүмүүс ирсэн байна. Тэгэхээр бодлогын судалгааны хүрээлэн гэдэг байгууллагыг та ер нь хизэнээс мэддэг болов уу? Ер нь энэ одоо байгууллагын зорилго чиглэлээс тантай нэг байна уу? Би оюун эрдний Азийн хөлөг улс гэдэг номыг уншиж ирсэн. Тэгээ үнэхээр өнөөдөр одоо Монгол хүн болгон улс оронд маань хизээ гэрэл гэгээтэй, хизээ эмх цэгцтэй, хизээ бид нар одоо улс шиг тийм болох юм бол гэсэн хүлээлт бол байж байгаа. Тэгэхээр яг одоо өнөөдөр энэ чуулганд суусных би үнэхээр одоо бид нарт нэг те аливаа жижигхэн бизнесийг хийхэд хүртэл бид нарт судалгаа хэрэгтэй байдаг. Тэгэхэд том улс орон цаашаа яаж явах вэ? Ямар салбар яаж хөгжих вэ гэдэг дээр заавал бид нарт судалгаа хэрэгтэй. Заавал юм улс хууртай бид нар бодлого дээр бид нар хөгжих байхгүй. Тэгэхээр шин дуртай өнөөдөр Улаанбаатар хот шиг ямар ч судалгаагүй баригдсан хот төлөвлөлт байхгүйгээр баригдсан хот өнөөдөр дэлхийд бол ховор баг. Ер нь бол
бүх юм дээр судалгаа хэрэгтэй. Тэгжиж улс шиг улс тэр байтугай айлын санхүү дээр хүртэлтэй бид нар тооцоо судалгаатай байж гэр бүлийн санхүүг барьж явдаг. Яг тэрнтэй адилхан байхгүй. Бид нар өнөөдөр хүүхдүүдэд ямар сургуульд сурах вэ гэдэг дээр бид нар судалдаг тий. Гэтэл өнөөдөр улс орныг хөгжүүлэх нь яг одоо энэ эрдэмтдийн одоо тий энэ мэрэгдийн маань энэ мэрэгжлийн эзэмшсэн хүмүүсийн одоо яг тэр улс ууртай судалгаа тэр шинжилгээнд дээр бид нар үндэслэж бид нар аливаа ажлыг хийх болохоос биш хин дуртай нь гарч ирээд зүгээр ярьдаг тий. Зөвхөн ярьдаг нь одоо мундаг юм шиг ингэж харагддаг цагийг одоо цэглэх цаг болсон байна гэж би бодож байна. Дээрэс нь одоо энэ улс орн маань жоохон цэгцрээд энэ сөрөг тий одоо энэ сэтгэлгээний дороотолд орсон энэ нийгэм одоо хизээ сайхан болж улс орн маань илүү өөр түвшинд очиж хүүхдүүд маань илүү амар тайван нийгэмд амьдрах юм бол та гэсэн айдас болол бидэрт байж байгаа. Тэгэхээр энэ бол өнөөдөр нэг жоохон тийм гэрэл гаргасан, гэрэл харагдуулсан тий арай нэг зөв хөгжил рүү биднийг чиглүүлсэн ийм сайхан үйлс юм болов гэж одоо хараад талархаа сууж байна. За их баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр ээлжлээс та бүхэндээ Азийн Африк улс судалгаа, бодлогын судалгааны хүрээлэнгийн за зөвлөлт танхимын анх дахь хуралдааныг шууд дамжуулан үзүүллээ. За ингээд нэгдүгээр энэ зөвлөлт танхимын хуралдаанд маань одоо шолон судлаач, эрдэмтэн докторууд оролцсон. Тэгээд танхимын маань хуралдааны нэгдүгээр хагас инх өндөрлөж байна. За хоёрдугаар нь бас цааны цагийн завсаргааны дараа үргэлжлэх болно. Тэгэхээр ээлжлээс танд нэгдүгээр хагасны шууд дамжуулан үзүүлсэн. За Азийн хөлөг улс бодлогын судалгааны хүрээлэнгийн зорилгыг бас нэвтрүүлгийн төгсгөлд хэлээ. Тэгэхээр бодлогын судалгааны хүрээлэнгийн зорилго бол салбар бүрийн залуу удирдагч судлаачдыг нэгдэл болсон ашигын бус төрийн бус байгууллага болгон байгуулгаж байгаараа энэхүү онцлогтой. За мөн эдний байгууллагын зорилго бол Монгол улс эдийн засгийн бол нийгмийн хөгжлөөр эх 25 жил тэргүүлэгч гүрэн болоход судалгаа бодлого хэрэгтэй учраас эдгээр залуус маань нэгдэн энэхүү өнөөдөр анхны хуралдаанаа хийж байгаамаа. Ээлжлээсийн шууд дамжуулалтыг үзсэн үзэгч та бүхэнд баярлалаа.